гэмээр байна юу гэмээр байна юу чиж болно ихтэй юу чигээ намайг хараач намайг алсан болоход хамтайгаач надад хүрээч намайг үргэж миний хамгийн дуртай зүйлээ дүргэж энэ таги хаанагтай бүгд хацтарн живэд орцсонгүй харцаар нүдэн хэзээ чарч байгаагүй ертөнц энэ дэлхийн намайг цааширтэн би яг миний фшорт шинээр сайн амтчин шүдэн зураа чи гэрэл харагдахгүй байхад би шүдэн зураа хөгжмөй шиг зурчи хаа дуурах хогнот болохыг магаши радиогоор ахяа би гота сонси шинээр сайн намайг яаруу шуяруу хамгийн хурдан гэдгийг харуу гэрэшиг асан харцаа битгий даруу эргээд газар хурдаа битгий саруу энд чи бас бэлбэн хартаа гэрэн ганцч хүмалгаа чи яг юу хэмээр байна юу гэмээр байна юу чиж болно ихтэй юу чигээ намайг хараач намайг алсан болоход хамтайгаач надад хүрээч намайг үргэж миний хамгийн дуртай зүйлээ дүргэж эсвэлгүй хаанагтай сэрэх метр хүмүн хайдад хаанагтай яг л зүгтэж байгаа юм шиг дэлхий хэрэгсээр зураас бүхэн намайг цааш шинээр сайн амтчин шүдэн зураа чи гэрэл харагдахгүй байхад би шүдэн зураа хөгжмөй шиг зурчи хаа дуурах хогнот болохыг магаши радиогоор ахяа би гота сонси хамгийн хурдан гэдгийг харуу гэрэшиг асан харцаа битгий даруу намайг яаруу сайн амтчин шүдэн зураа чи гэрэл харагдахгүй байхад би шүдэн зураа хөгжмөй шиг зурчи хаа дуурах хогнот болохыг магаши радиогоор ахяа би гота сонси шинээр сайн амтчин шүдэн зураа чи гэрэл харагдахгүй байхад би шүдэн зураа хөгжмөй шиг зурчи хаа дуурах хогнот болохыг магаши радиогоор ахяа би гота сонси Сайн байцгаана уу? Нэгдүгээр картыг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно уу? За ингээд та бүхний мэргийг хийдүүлээ сонирхцгаая. За эхний миний зөвхөх гэж байгаа карт бол таны айцыг харуулах хэвээр ийм карт байгаамаа. За тэгсэн чинь за энэ карт гарч иржээ. За таны айц юу вэ гэхээр ерөнхийдөө ганцаараа үлдэж те бусд хүмүүс илүү гоё амьдраад амьдралаа ахиулаад тансаг байшинтай, тансаг машинтай, идэх хоолтой, унах унаатай, үр хүүхэдтэй, гэр бүлтэй гоё амьдарч яхад та ганцаараа одоо ямар нэг зүйлэн дутуу ч юм уу те тэр хүмүүсээс нэг л ийм бага амьдрах ч юм уу те хүний зэрэгтэй биш нэг дундаж төвшнөөс арай доогуур амьдраад байгаа юм шиг нэг ийм бустай өөрийгөө харьцуулдаг те харьцуулаад өөрийгөө улам унтраадаг энэ бол таны айдсын хамгийн гол шалтгаан. Бустай харьцуулахгүйгээр өөрийнхөө өмнөхтэй харьцуулаад тэнд ахиж байх юм бол та сайн сайхан амьдралаар амьдарч гин гэсэн. Харин бусдын амьдралтай жишг юм бол энэ нь эргээгээд танд маш их сөрөг дагавруудыг авчирна. Таны айдас бол бусдаас гоцрох үедээ те өнгөрсөнд үлдчих үе, ард үлдчих үе, ганцаараа одоо муу дүн авчих үе гэдэг юм айдастай байна. Ганцаараа үлдэх үе, би хамгийн муу нь болчих үе, би одоо жижлүүлэх үе, би шүүмжлүүлэх үе, би гүтгүүлэх үе гэдгээс маш их айдаг. Өөртөө буруутгал олж авахаас, өөрөө хамгийн муу нь байхаас айдаг. Хамгийн сайн байх ёстой гэж өөрийгөө бүр дээд зэргээр ингэж шахаж, шаардаж ажилуулдаг. Энэ бол таны хамгийн том айдас. Та төгс биш.
Та зүгээр л хүн. Хүн учраас алдах нь тодорхой, ондох нь тодорхой. Тийм учраас бүх зүйлийг авах гэж, бүх зүйл сайн байх гэж өөрийгөө дайчилж, өөрийгөө зовоох хэрэггүй. За энэ бол таны айдас одоод нүүдлээд байгаа. Нэг л бусдаас хоцорч байгаа юм шиг, тэ? Нэг л бусдгүн сайхан амьдраад та нэг л дутуу яваад байгаа юм шиг. Энэ айдас таныг одоо цагт бүчээд авчихсан байна. За ийм айдсын улмаас одоогийн таны амьдрал ямар хөө байдалтай байгааг хэдүүлээ харъя. За тэр. Ерөөсөө өөрт байгаа зүйлийн сайн сайхныг олж харж чадахгүй байна. Танд байгаа энэ бүх зүйл таны нэгэн цагт мөрөөдөж исэн. Өөр хэн нэгний мөрөөдөж исэн. Энэ сайхан амьдралаар та амьдарч байгаа. Өмнөхөөсөө хамаагүй дээр байна. Өмнөхөөсөө хамаагүй сайн байна. Өмнөхөөсөө хамаагүй аз жаргалтай байна. Юу дутлаа гэж бусдаа өөрийгөө харьцуулж, юу дутлаа гэж өөрийгөө гойчилж, юу дутлаа гэж эргэн тойрныхондоо уур аваар хэрүүл хилэлцээр тэ маргаан энтер гаргахгүй. Таны нүдээр таны харж байгаа өнцгөөс зарим нэг алдаа гарч ирж байгаа болохоос ш амьдрал тань тэр чигээрээ болохгүй бүтггүй байгаад байгаа зүйл огт биш. Бага байдлаа үнэлж сурыг. Өөрийнхөө давуу талыг олж сурыг. Тэр том айцаас болоод та өөрийгөө гээчихсэн байна. За одоо өнгөрсөнд юу болсон бэ? Энэ айдас нөлөөлөх хийц өнгөрсөнг бидэнд харуулаач гэвэл өнгөрсөнд та маш бодлогогүй том эрсдэл гаргасан. Энэ нь ерөөхдөө санхүүгийн тал руу байх магадaltaй. Уйлан та тооцсон, бодсон, хүмүүсээс асуусан, судалгаа шинжилгээ хийсэн. Гэхдээ та өөрийнхөө итгэсэн зүйлдээ маш том алдаа гаргасан. Маш их өрөнд унсан ч юм уу. Бодож исэн зээлээ хэд нугалж төлдөг ч юм уу. Энэ нэг тооцоо судалгаатай холбоотой маш том эрсдэл хүлээж гисэн. Тэгээд үүнээсээ болоод одоогийн байдалтай маш их сэтгэл хангалуун бос байгаа. Тэр боломжийг та өрн таран хийгээгүй бол, тэр их мөнгийг алдаагүй бол бүх зүйл арай өөр ах байсан. Магадгүй одоо төвчж байгаа таны амьдралд хэцүү санагдж байгаа саад бэрхшээл, зовлонгууд энэ бүхэн хизээ нэгэн цагт ирэх л байсан. Гол нь та энэ зовлонг энэ өнгөрсөнд хийсэн алдаанаас боллоо гэж өөрийгөө жижилж байгаа энэ муухай энерги, энэ сөрөг зүйлүүд чинь ойр тойрныхыг чинь давчлуулаад байна. Ойр тойрныхоо хүмүүс рүү та муухай энерги цацаад байна. Өнгөрсөнд хизээ тийм муухай зүйл болсон ч гэсэндээ энэ дээрээс бид суралцах хэрэгтэй байсан. Болохгүй зүйлийг нь олоод мэдсэн. Одоо урагшлахын тулд суралцаад урагшаа тэмүүлж харах хэрэгтэй. Та өнгөрсөн рүү буруу зүгт харчаад яаж урагшлахаа ойлгохгүй. За тэгвэл өнгөрснөөс юу сурах хэрэгтэй байсан бэ? Тэр их зүйлийн дараа би юу сурах хэрэгтэй байсан? Хүлээж сурах хэрэгтэй байсан. Юмс өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Тэр цаг хугацааныхаа дагуу л тань дээр ирдэг, тантай уулздаг, тантай учирдаг. Гэтэл та яарад байна? Бодит байдлыг үнэлж чадахгүй байна. Хүлээхийн гайхамшигыг мэдэрч чадахгүй байна. Зүгээр л үлсэндөө юу ч хамаагүй идж байгаа хүн шиг. Мөнгө хэрэгтэй учраас ямар ч хамаагүй ажил хийж байгаа хүн шиг. Зүгээр л ямар ч хамаагүй. Хурдан л бүтүүл сайн гэсэн ийм зүйлийг л бодоод яваад байна. Гэтэл та хүлээж сурах хэрэгтэй юм байна. Хидээ аянгатай аадар бороотой хэцүү байгаа ч гэсэндээ бороо дуусны дараа солонго татаж нар гардгийг санаарай. Хүлээхгүй яраад л ах юм бол энэ хитүү цаг үед улмал их алдна, улмал их эрсдэл хүлээн. За өнгөрсөнд болсон зүйл дээр сахиус тэнгэрүүд нь юуг зөвлөсөн бэ гэдгийг бас нэг харъя.
За. Алдаа гаргана гэдэг бол зөв зүйлийн нэгэн хэсэг. Зөв зүйл гэдгийг бид нар олохын тулд буруу зүйлийг эхлээд хүртэх ёстой болдог. Буруу болон алдаанаас бид суралцаж, цаашаа ахиж, цаашдынхаа учрлыг, цаашдынхаа амьдралыг харах нь зөв зохистой. Харин алдсан тэр газараа удаан байх нь ямар ч үр ашиггүй агаад чамайг зүгээр хин ч биш болгодог гэдгийг эргэн санаарай. За харин одоо ирээдүйд юу хүлээж байгааг харъя. За нөгөө аимшигтай бүх зүйлийг та тавьж явуулж байна. Энэ найдсыг өнгөрсөн болсон үйл явдлыг одоо тань нөлөөлөд байгаа тэр нэг чадахгүй байгаадаа гимшээд байгаа энэ гимшлийг таны дотрыг тавьчдуулаад байгаа таны учрыг олдуулахгүй байгаа тэр зүйлүүдээс та ангижирч чадна. Та ирээдүйд яг өөрийнхөө бодсон замналаар явна. Гэхдээ маш их юм тооцоо судалгаатай бөгөөд хүлээгээд урагшлна гэсэн ийм дүр зураг гарч ирж байна. За энэ ирээдүйд юу танд үр дүн болгож харуулах вэ гэвэл өнгөрснөөсөө суралцахыг нэгдүгээр үр дүн болгож харуулна. Хоёрдугаар өнгөрснөөсөө суралцаж өөр тохиолдсон зүйлийнхаа сайн сайхныг олж чаддаг хүнд ямар гой сайхан ирээдүй илгээгддэг вэ гэдгийг та бие махбодороо дамжуулан мэдрэх болно. Химжээлшгүй хас жаргалын дунд хэсэгэн зовлон хүртэл ямар амттай вэ гэдгийг та гүнээ ойлгоно. Таны амьдрал нэгэн жигдийн, тайван тогтун, ас жаргалын энергиэр дүүрэн байх учраас таны амьдрал амжилтаар дүүрэн, ас жаргалаар дүүрэн, эд баялгаар дүүрэн байх болно. За ирээдүйдэн зориулж сахиус тэнгэрүүд нь ямар зөвлөгөөг хэлж байна вэ? Хэрвээ чи өөрийгөө хараад л өөрийнхөө өнгөрсөнтэй л зуралдаад ах юм бол чи хэн ч биш болно. Харин ирээдүй рүү тэмүүлж айдсаа ялж даван гарч чадах юм бол чи гэрэлт ирээдүйг өөрийн гараараа бүтээн. Айдас чиний боломжийг, айдас чиний чадварыг хулгайлахыг бүү зөвшөөр. Айдсыг захирах хүн бол чи. Хувь заяагаа захирах хүн бол чи. Энэ хувь заяаны эзэн бол чи. Тийм учраас эрс зоригмыг шийдээд амьдралаа ирээдүгээ өөрийн гараар бүтээгээрэй. За одоо харин өнгөрснөө ойлгоцсон. Ирээдүйд юу хүлээж байгааг ойлгоцсон. За тэгвэл одоо бидэнд сул тал болж байгаа зүйл юу байна? Давуу тал болж байгаа зүйл юу байна гэдгийг харах болно. За бидэнд юу сул тал болж байна вэ? Нэг дор хитрхи их ажлыг амжуулах гэж үздэг. 10 ажлыг 10 өдөрт хувааж амжуулж болно. Гэтэл та нэгэн зэрэг бүх зүйлийг яг жин там болох гээд хитрхи төгс болох гээд хитрхи одоо бүгдийг бүтээх гэж яардгаас болоод энэ таны сул тал. Яагаад гэвэл эхний зүйлийг бүтээгээд дараагийн зүйл рүү төвлөрөх адил бүгдэнд нь та анхаарч чадахгүй. Бүгдийг нь та дундуур орхидог. Бүгдийг нь та заримдаа 20% та орхидог, 30% та орхидог. Үүнээсээ болоод та өөрийгөө чаддгүй мэддгүй, бусдаас нэг сул дорой мэдэрдэг. Одоо энэ чи 9 сая ширхэг сав харагдж байгаад эхний савааг дүүртэл гой будаад одоо цаан тавиад 2 дахь саваар орох юм бол ингэж авсаар байгаа та 5 дахь саваан дээр ирэхэд хизээний одоо гоёмсог 4 саваатай болчоод өөрөөрөө бахархаа дараагийнхаа ажлыг хийнэ. Одоогийн таны алдаад байгаа зүйл бол аруулангийн зэрэг хийх гээд аруулангийн нэгэн зорж орхичоод бутгаад хүлээж идэг. Нэг харсан чинь нэг цаваа бэлэн болоогүй, нэг л их ажилласан, нэг л их ядарсан хүн. Тэгээд гів гинэт энэ байдлаа харангуудлаа өөрийгөө гимтээдэг, өөрийгөө буруутгадаг, өөрийгөө гүтгдэг. Өөрийгөө байж болох хамгийн сул дорой хүн мэтэр боддог. Яг үнэндээ та сул дорой хүн биш. Зүгээр л ээлж дараал, дис дараал гэдэг зүйлийг түр марцсан хүн юм.
За сул тал дээр тань сахиус тэнгэрүүд нь юуг зөвлөж байна вэ? Сул тал бол хүн болгонд байдаг зүйлээ хүн болгонд төгс биш. Гэхдээ үүнийг зохицуулаад авч явж болно. Бүх зүйлийг дэс дараалалаар нь хийх гэж хичээлгүй. Бас бүх зүйлийг нэг дор хийх гэж өөрийгөө ядраалгүй. Аль ажлуудыг нэг дор гүйцэтгэх вэ? Аль ажлуудыг ээлж дараалан гүйцэтгэх вэ гэдгийг өөрөө мэдэж, өөрөө бүх зүйлийг удирдах ёстой юм. Удирдлага чиний гарт байгаа. Чи удирдах, чи учрыг нь олох ёстой. За, сахиус тэнгэрүүд нь ингэж зөвлөж байна. За, тэгвэл танд одоо байгаа давуу тал юу байгаа вэ? Таны давуу тал. За, хэрвээ та нэг дор бүгдийг нь хийх гэж ингэж улаардгүйсэн, зүтгэдэггүйсэн болвол та айгүй юм ухаалаг ажиллах төрлийн хүн юм байна. Маш ухаалаг хүн юм байна. За, ямар ч үсэн энэ хэдийг хийж идэл болох байх гэж боддоггүй. Уул нь айгүй тийм зохион бүтээлж, төлөвлөгөөтэй, стратегтэй энэ хүн байгаа байхгүй юу? Та бол төлөвлөгөө тооцоолыг маш сайн хийж чадах хүн. Энэ бол таны давуу тал. Тэгэхээр яг одоо олон ажлууд, хийх ёстой ажлуудаа жигсааж ичээд тэрэнд ямар төлөвлөгөө стратеги хэрэгтэй вэ гэж бодоод урагшлуул сайн байна. Энэ бол таны давуу тал. Таны давуу тал бол сэтгэн бодох, ур ухаан болоод гүйлгээ ухаан, хурдтай ажиллах технологи юм. За, таны давуу тал дээр сахиус тэнгэрүүд нь ямар зөвлөгөө хэлж байгааг хэдүүлээ хамтдаа харцгаая. За, давуу талаа хэрвээ өөрийн одоо биеийн нэг хэсэг мэт. Давуу талаа өөрийнхөө нэг энергийн урсгал мэт ашиглаж чадвал энэ амьдралыг та өөрийн гараараа хангалттай босгоно. Энэ амьдралаас хүртэх ёстой, хүлээх ёстой тэр сайхан зүйлүүдээ өөрийн болгож чадна. Харин давуу талаа анзаарахгүй орох юм бол амьдралдаа нэг л урууга харчихсан юм шиг. Юу ч хийсэн бүтэхгүй болохгүй, юу ч хийсэн хэн нэг нь таалагдахгүй. Ялангуяа та өөрийгөө чамлсан энэ мэдрэмжтэйгээр нэгэн хэсэг өөрийнхөө хамгийн үнэтэй цаг хугацааг дэмий зүйлд өнгөрөөх шинжтэй. Таны давуу тал бол таны амьдралыг бүтээн босгох их хүч чадал юм. Тэр хүч чадал бол тооцоолон бодгох, сэтгэн бодох үлээ. Өөрийнхөө давуу талыг өөртөө ашиглаарай. Хэн нэгнээс битгий нү? Хэн нэгийг юу гэж бодох бол гэж битгий хар. Та өөрийнхөө амьдралыг л сайн сайхан авч явж хахад тэгээд л бүх зүйл болно шүү дээ. За, манай 1-р группийнхны маань мэрэг ерөнхийдөө энэ түрээ дундарлаж байна. За, эцэст нь хамгийн сүүлд нь хэлэхэд өөртөө итгээрэй. Та өөрийнхөө бодож чадж байгаагаас ч илүү их зүйлийг бүтээж чадах ийм гайхалтай хүн шүү. Тэр болгон хүмүүс заяадгүй давуу талыг өөрийн болгочихсон. Ийм гайхалтай хүн. Өөртөө итгээд урагшлаарай гэж хэлье. Таны амьдралд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Комент үлдээхээ мартаоцай. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая. Баярлалаа. Сайн байцгаана уу? 2-р бүлгийнхэн маань бичлэгтээ тавтай морилно. За, ингээд хэдүүлээ мэргээ эхлүүлцгээе. За, миний хамгийн их нэг суглах үзэр бол та бүхэнд одоо нүүрлээд байгаа хамгийн том айдсыг харуулах юм үзэр байгаа. За, хэдүүлээ хамтдаа нээж үтцгээе. За, энэ үзэр. За, би орчлоо. За, ийм үзэр байна. Буруу харсан хэлбэртэй үзэр юм байна. Уг нь бол ингэж зөв харах хэвээр ингэж харсан байна. Дүүжлэгцэн хүн хэмээх ийм үзэр байгаа. За, энэ үзэртэнд байгаа хань таны хамгийн том айдас бол эмх замраагүй байдал. Хаана юу болж байгааг нь мэддэггүй. Хизээ хаана яах их нь ойлгомжгүй. Тэг хичээгээд хизээ тэр шагналан нэрх гээд байгаа. Үнэн шударгаар ажиллаа л байдаг. Тоож харж байгаа ч хүн алга. Хорвоо дэлхий бурхан энтерн байдаг бол улан тусалчмаар л юм да гэсэн ийм бодлоод ерөөхдөө л орж ирж байна. Бас нэг зүйл нь болохоор та шударгаар хөдөлмөрлөөд л байдаг, ажиллаад л байдаг.
Гэтэл шудраг бусаар ажиллаж байгаа хүмүүс танаас илүү амьдарч байгаад үнэхээр их гомдож байна. Та юуг буруу хийсэн гэж, юуг бусдаас дутуу хийсэн гэж ингэж одоо амьдарч байгаа юм бэ? Яасан гэж ингэж байгаа юм бэ? Би чадхаараа хичээсэн. Би бүр үнэхээр их хичээсэн. Бүх зүйлийн төлөө өөрт байгаа бүхнээ дайчлан байж хичээсэн. Гэтэл одоогийн миний амьдрал яагаад ахихгүй бас дээрдэхгүй байгаа юм болоо. Энэ нэг хүнд ачааг би ганцаараа үрээд яваад байгаа хүмүүс харахгүй байгаа юм болоо. Яагаад би ганцаараа сайн хүн болж үлдээд амьдралаа ингээд орхих ёстой гэж вэ? За гэсэн ийм тээнгэлзэл, эргэлзээ ийм одоо зүйлүүд танд маш их айдас болж байна. Бустай харьцуулахаар чин шударгаар ажиллаад амьдраад байдаг. Нөгөө үлгэрт гардаг гой зүйлүүд үлгэртэйгээ дуусчихсан юм уу да гэмээр. Бустай адил байх гэж хичээж байгаа, ажиллаж байгаа. Бараг та 2-3 ажил зэрэг хийдэг юм уу гэмээр л. Гэхдээ бараг нэг ажил хийдэг хүмүүсээс бүр илт одоо доогуур ажиллаад одоо амьдралаар нэг тийм сайн ахиулж авч чадахгүй байгаа. Хөл гарах нь хаана байгаа нь мэддэхгүй тий, амьдрал нь хаана яваад байгаа, ажил нь хаана яваад байгаа, нэг юм хөл толгоогүй байдал, эмэг замраагүй байдал дунд төөрхөөс өрхөд бол маш их хайдаг болов да. За одоо танд ийм айдас нүүдлээд байгаа. За энэ айдсаас болоод таны одоогийн энерги ямар байдалтай харагдаж байгааг хэдүүлээ харъя. Хөөрхий. Ой. Нөгөө танд ирэх ёстой сайн сайхан зүйлсэд та үгүй гэж хэлчих. Танд уулын сайн сайхан зүйлүүд ирсэн байхгүй юу? Ховорхон боломж те, хайрлах, хайртхан те, хүүхэд бас ингэж ирэх байсан ч та үгүй ээ. Миний амьдралд одоо баг нэгэнт дууссан. Би одоо өөрийнхоороо хичээсэн, хөдөлмөрлсөн, зүтгэсэн. Тэгтэл миний амьдралын байгаа байдлыг харалтаа тий. Би илүү зүйлийг одоо авч чадахгүй, илүү их зовж чадахгүй гэд хариулсан. Тэгсэн чинь нөгөө өөртөө нэрх ёстой байсан зүйлүүд танаас жоохон зайгаа барьсан байна. За одоогийн таны амьдралд байгаа та амьдралдаа болж бүтэж байгаа зүйлийг нэг бодоод үзтээ. За нүдэн анаад нэг бодоод үзье. За танд ирэх ёстой байсан. Одоо цагт яг ирэх ёстой байсан зүйлийн та нэг 20-30% нь л одоо авсан байна. Бус зүйлд нь та нөгөө энергиэсээ болоод үгүй муухай гэд хэлсэн. Тэгээ тэр зүйлүүд танд ирч чадаагүй байна. Чин бид нар ч юм уу эсвэл бага насны хүүхэд уурлахаараа гой зармаг байсан ч гэсэн идэхгүй наа чи муухай гэд нэг юм эрэхтүү байраа уурладаг штэ. Таны энерги дээр яг тийм зүйл болчихжээ. Амьдралаас нэг тийм аз жаргалыг мэдрэхгүй байнгутаа за би ингээд жаргах ёсгүй хүн юм байна гэж бодонгуудлаа бүх ингээд өөрийг танд баярлуулах аз жаргалд үгүй гэд хариулчихсан. Тэгэд одоо яг нэг тийм зомби хуу байдалтай өглөө гардаг, ажилдаа явдаг, орой ирдэг. Тэгэд унддаг, өглөө бас ажилдаа явдаг ч юм. Яг нэг тийм хүний амьдрал те амьд мэдрэмж, гой сайхан байдал, сэтгэл нэг юм хангалуун байх, тайван дүлгөөн байх, халуун дулаан энэ бүх зүйл алга. Хүний мэдэрдэг гой мэдрэмжүүд танд юусоо харагдахгүй байна. Та яг ийм нэг юм өрөөний харанхуй булан шиг ч юм уу те. Ийм харанхуй өрөө ч юм шиг. Яг нэг ийм танаас ямар нэг юм амьд эрчим ингээд мэдрэгдэхэргүй хэмжээнд хүрсэн байна. Одоогийнхоо байдал дээр. За тэгвэл ийм амар зүйл нөлөөлөхөд юу нөлөөлсөн бэ те? Өнгөрсөнд юу тохиолдсон бэ гэдгийг хэдүүлээ. Хараа яагаад ийм зүйл болчихвоо? За тэгсэн чинь өнгөрсөнд та маш их даруулсан байна. Энд дээр ялангуяа ийм ажил карьерийн байдал харагдаад байгаа юм. Ингээл айгуу та гоё их сургууль төгсөөл ажилтдаг дээр гарсан чинь нөгөө ахмад хүмүүс чинь те нөгөө байгууллага дээр олон жил ажилласан хүмүүс чинь гэх юм уу. Наад шинэ одоо техник технологи хэрэггүй те өнгөрсөн бид нар ингэж яваад болсон.
Одоо чи ингэх ёстой гэдэг ийм зүйл рүү авчиад хийчихсэн. Тэгээ та хэдий ганцаараа тэмцэн ч гэсэндээ таны хүч хүрээгүй. Ямар нэг том зүйлийн төлөө та ганцаараа тэмцсэн. Гэвч ойр тойрныхонтой тань нэмэр болоогүй. Харин ч эсрэгээр ойр тойрны хүмүүстэй таныг муулсан. Тэгээ таныг шоолсон. Таныг чадахгүй гэж хэлсэн. Эхэндээ та энэ бүхний төлөө тэмцэж, өөрийнхөө чадна гэдгийг харуулж, илүү гоё зүйлийг хийж бүтээж чадна гэдгийг мэдрүүлэх гэж оролцсон боловч тэр нь талаар болчихсон. Тэгээд та нөгөө хүмүүсийн хилдгээр зүгээр л нэг хин нэгэн болоод хувирсан. Одоо хэрэн тэр энергийн байдлаас тэр хин нэгэн гэдэг одоо зүйлээс өөрийгөө аварч гарч чадаагүй байна. Зүгээр л таныг өөрийн чинь одоо хүсэл зорилгын эсрэг ашиглаад хин нэгэн болгох хуургачихжээ. Та одоо яг өөрийнхөө хүсдэг та биш. Та зүгээр л орчлон гаруу дээр хүн гэсэн нэр зүгээд амьдарч байгаа хин нэгэн болчихсон байна. За тэгвэл энэ өнгөрснөөс бид нар юуг сурах ёстой байсан бэ? Тэр муухай үйл явдлаас бид нар юуг сураад тэр үйл явдлыг дахиж дурсахгүйгээр орхих байсан бэ? За ийм байжээ. Таны сурах ёстой байсан зүйл бол орчноо шууд солих ёстой сурах ёстой гэжээ. Хэдий муухай хүмүүс дунд ороод муухай хүрээлэл дунд орсон ч гэсэндээ за энэ хүрээлэлтэй хүнийг засна гэдэг бол байж болохгүй зүйлээ. Тийм учраас би орчноо солиод намайг ойлгодог, надтай нэгдэж чадах тэр хүмүүс рүү явна гэж одоо ийм эрс шийдэмгий зүйлсүүдийг, эрс шийдэмгий шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байсан. Хүрээлэлтэй нь таныг тойрж байгаа хүмүүс танд таалагдахгүй, таны энергийг эвддэг байх юм бол та шууд солиод, шууд байршлаа, газраа өөрчлөх хэрэгтэй гэжээ. Гэтэл хоёлаа тэр хүмүүст баталж харуулахын тулд үлдчихсэн учраас одоогийн энэ байдлыг үүсгэж. За сахиусууд нь өнгөрснөөс ямар зөвлөгөөг илэрхийлж байгааг, илгээж байгааг хэдүүлээ харъя. За өнгөрснийг засахад одоо ч гэсэн оройтоогүй. Тэгээ өнгөрснийг засаад өөрийнхөө ирээдүйн рүү тэмүүлж амьдрахад одоо ч гэсэн оройтоогүй. Таны нас залуу, цусчин шингэн байна. Яагаад нас залуу вэ гэвэл та одоогийнхоо наснаас ч илүү урт наслах ийм хүн байгаа. Тийм учраас одоо бүх зүйл эхэлж байна. Сурах ёстой зүйлээ сурцсан, ойлгоцох харсан бол дараагийнхаа ирээдүйг өөрийн гараар бүтээгээрэй. За тэгвэл ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Ирээдүйд юу хүлээж байгаа вэ? За ирээдүйд таны хүссэн зүйл хүлээж байна. Одоо энд таныг өгөөсгдөг хүмүүс таныг одоогийн байдалд хүргэсэн. Та магадгүй анх энэ ажилд орохдоо, тэр хүмүүсийн дунд орохдоо их гоё ирээдүг хүсэж тэмүүлж орсон баг. Тэр ирээдүгөө ирээдүйд бүтээчих. Амьдралын ямар зүйлийг өөрийн болгох байсан, ажил карьерийн ямар ялалт амжилтанд хүрэх байсан, тэр зүйлийг өөрийн болгоно. Ажил амьдралыг, хайр дурлалыг, ар гэрээг бүх зүйлийг тэгш авч чадна. Бүх зүйл таны гар дор, бүх зүйл таны хараан дор өрнөх болно. Та бүгдийг хараад бүх амьдралаа өөрийн гараар найруулж, хувь тавилангаа ч гэсэн хүлээж авч чадна. Танд ирээдүйн бодтой амьдрал хүлээж байна. Хашаа байшин, машин тэрэг, мөнгө санхүү, хувцас хунар, орон байр бүх зүйл танд илгээгдэх болно. За тэгвэл энэ ирээдүйд хүрэхийн тулд ийм ирээдүйг хүрч байгаа юм бол энэ ирээдүй танд ямар үр дүнг авчрах вэ? Энэ ирээдүй танд өөрийн танд хувь тавиланг эргүүлж өгөх болно. Түрүү ингэсэндээ өнгөрсөнд өөрийнхөө хүсдэг байсан хүнийг болоод зүгээр л амьд оршин байдаг хин нэгэн болцсон. Одоо та өөрийн хүсэж исэн тэр дүр төрхөөрөө биш, зүгээр хин нэгэн гэдэг дүр төрхөөрөө байгаа. Харин ирээдүйд өөрийнхөө хүссэн тэр төрхийг бүтээчихсэн байх болно. Ирээдүйд та өөрийгөө ямар болсон байхыг хүсдэг байсан бэ? Харагдах байдал,
биеийн төрөх, нүүр ам, ажил карьер, амьдрал ах гоё. Энэ бүгдийг ямар байгаасаа гэж хүсэжсэн бэ? Хувь тавиландаа юу гэж даатгсан бэ? Тэр бүхэн тань ирээдүйд хангалттай ихэр биелчихсэн байх болно. Маш гоё хамт олонтой, маш сайхан хүрээлэлтэй, сайхан орд харш мэдв орд өргөөтэй, өргөө гэртэй, хүүхдүүдийн баярлан хөөрөлдөх дуугаар цангилсан аз жаргалтай гэр бүлтэй. Илэг бүтэн, эрүүлэнх, минь саруул амьдрах нэ. За, ирээдүйн энэ байдал дээр зохиосууд нь ямар нэмэлт зүйлийг зөвлөсөн байна вэ? За, амьдралдаа төр зогсоод нэг өнгөрсөн амьдралаа нэг хараарай. Бүх зүйлийг бодоод эргцүүлээд амьдралыг мэдэр. Ямар ч эсэргүүцэлгүйгээр урсгалыг даган хөвөөрэй. Салхийг даган нисээрэй. Хүний хувь тавилан гэдэг яаж цугтаасан биелдгийн айдлаар танд ирэх ёстой сайн сайхан зүйлүүд яаж ч холдсон танаар буцаад ирнэ. Гол нь чи өөртөө итгэлтэй байж зүрх сэтгэлээ ангааж энэ бүхэнд нээлттэй байх нь хамгийн чухал юм шүү. За одоо тэгвэл энэ гоё ирээдүг бүтээхэд танд сул тал болж байгаа зүйлийг хэдүүлээ эхлээд харъя. Танд юу сул тал болж байна? За, өөртөө үнэнч бус байдал. Өөрийгөө өмөөрөх, бусдгун таныг өгөөсгөж хахад үгүй наа чи юмчтэй би ингэж бодож байгаа. Өөрийнхөө үзэл бодлыг хангалттай хэлье. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гээд тэр хүн таныг илүү ихээр гэмтээж магадгүй, илүү ихээр өөдөсч уйлж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь та өөрийнхөө юу мэдэрч байгааг үнэн зөвөр нь тэр хүнд илэрхийлсэн учраас энэ нь танд маш том анагаал болох учиртай. Гэтэл та илүү их муухай үг сонсохгүй тул мэдрэмжээ хаачдаг. Илэрхийлэхийг хүссэн үгийг илэрхийлээгүй хэлээгүй. Тийм учраас илэрхийлэхийг хүссэн үгс, илэрхийлэхийг хүссэн мэдрэмжүүд тань бие эрхтний чинь хаа нэгтээ бөөгөн цуглаад таныг дотроос ч нүвтгэж байна. Ягаад юм бэ? Илэхтэн их өвддөг юм шиг санагдаж байна. Илхэн дээр чинь хурд цуглаад шүн орой унтуулахгүй, өглөө өдөж хоол идүүлэхгүй, өдөр маш ихээр үлсгэж байгаа ч юм. Тийм зүйлийг өгжөж магадгүй. Биеийн ч айл нэг хэсэг ямар ч оншгүйгээр удаан өвдсөн бол энэ таны бусдад илэрхийлэхийг хүссэн мэдрэмжтэй нь тэр хэсэгт бөөгөнчхөөд таныг өвтгөж байгаа гэдгийг эргэн санаарай. За сахиус нь юуг зөвлөж байна гэхээр мэдрэмжээсээ цухтах хэрэггүй, мэдрэмжээ нуух хэрэггүй. Харин ч мэдрэмж чинь ил тод, ойлгомжтой тодорхой байх ёстой. Хэн нэгэн болж, хэн нэгнийг хүслээр хэн нэгэн болж хуурахыг өөртөө бүү зөвшөөрөөрэй. Өөрийнхөө хүсдэг тэр хүн болоорой. Тэр мэдрэмжээ наашна. Нүдний өмнө илт гаргая. За одоо таны давуу талыг үг хэдүүлээ харъя. Таны давуу тал. Та бусдыг маш сайн ойлгож мэдэрдэг, хүмүүсийг маш сайн таньж чаддаг. Яагаад гэвэл та өөрөө маш их ариун нандин сэтгэлтэй, чин шударга ийм хүн учраас бусд хүнийг өөрийнхөө ч мэддгээс илүү ихээр таньдаг. Хин хаана хизээ ямар хувь тавиланг биелүүлэхээр яваг, хин хаана хизээ танд туслахыг, хинт хаана хизээ хаана туслах вэ гэдгийг өөрөө мэддэг. Нэг юм зүм бэлгтэй, өөрийн гэсэн бяцхан өхөөрдөн зүрхтэй ийм хүн байна. Таны сүнс болоод тааж тэр бусдын төлөө бүхнийг хийхээр зориулагдсан мэт. Бусдын төлөө л гэвэл бүхнээ барьцгаар ийм их сэтгэлтэй хүн. Энэ бол таны давуу тал. Гэхдээ бусдын төлөө сайн сайхныг хийдэг хүн өөрийнхөө төлөө ядарчихсан байдаг гэдгийг санаарай. Өөрийнхөө төлөө ч гэсэн бусдын төлөө зориулдаг тэр зүрх сэтгэлээ өөрийнхөө төлөө зориулж агаарай. Яагаад гэвэл та өөрөө эрүүл сайхан байж ич бусдын төлөө ихийг хийж бүтээж чадна гэдгээ эргэн нэг санаарай. Та бол өөрийнхөө боддгоос ч илүү ариун нандин зүрх сэтгэлтэй,
ариун нандин сүнслэг оршихуй юм аа. За, энэ тал дээр сахиусууд нь ямар зөвлөгөөг хэлж байна вэ? Өөрийнхөө дотоод мэдрэмжийг дагаж, өөрийнхөө зүүн совин сайжруулах зүйлийг хийгээрэй. Мөн танд урт хугацааны гүн амралт хэрэгтэй байна. Гүн амралт. Ганцаараа амралтын газар амрах ч юм уу. Бусдаас жоох өөрийгөө тусгаарлаад, өөрийнхөө энергийг идэвхжүүлээд дотоод өөрийгөө сэргээх ийм гүн бясалгал маягийн амралт танд маш их хэрэгтэй байна шүү. За ингээд таны мэргэний хүрээд өндөрлөж байна. Таны ирээдүйн амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Сэтгэл үлдээхээ мартаоцай. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая. Сайн байцгаана уу? 3 дугаар группийн маань бэлтгэгчтэй тавтай морилно. Та бүхэнтэйгээ ээлжид мэргэрээ уулзж байгаадаа маш баяртай байна. За хэдүүлээ мэрэг рүү орцгоё. За эхний миний татах карт бол та хэдийн одоогийн хамгийн том айдсыг харуулна. За хэдүүлээ эхний үзрийг татаж үзье. За таны хамгийн том айдас. Таны хийсэн бүтээсэн бүх зүйл дэмий өргөдөх үе гэдгээс маш их айдаг. Таны цаг хугацаагаа зориулан байж мэдлэг авьяас хүч хөдөлмөрөө зориулсан бүхэн хормын дотор оргуу хоосон зүйл болчих үе дээ. Буруу зүйлд хамаг хүчээ гаргачихсан байх үе дээ. Буруу хүнд тусалчихсан байх үе дээ. Буруу цаг хугацаанд зөв зүйл хийчихсэн байх үе дээ. Гэхээс маш их айдаг. Тийм ч учраас одоодоо нэлээд зоригтой хөдөлж чадахгүй, ямар нэг тэнэгэлзэлтэй, ямар нэг зүйлийг хийж чадахгүй, удаан бодож, хэтэрхий бодолтой автж байгаа болов уу? За, таны одоогийн айдас. За тэгвэл энергийн түвшин тань одоодоо ямар хуулсан байгаа вэ? Энэ айдсаас улбалаад ямар энергитэй болсон байгаа гэдүүлээ харъя. Та ямар ч аз жаргалгүй болчихжээ. Найзуудтайгаа гарч орсон ч гэл таанаа сэтгэлийнхаа гүнд ямар нэг зүйлийг бодоод, гуниглаад, наана инээж байгаа ч гэсэндээ цаанаа маш их зүйлийг даван гарах гэж бяцхан зурагчид өдөр болгон өөрийгөө хүчлэн байж цохилжээ. Зүгээр л бусд хүний дэргнүүдэнд аз жаргалтай бүх зүйл сайхан болж байгаа юм шиг зүгээр л жүжиглэж амьдарч байна. Гэтэл таны дотоод сэтгэлд харанхуй худаг шиг хүйтэн, хайраар тутсан, гунигтай, ганцаардмал, гомдолтой, зөвхөрлөлтэй байна. Энд үнэхээр болж бүтэж байгаа сайн сайхан зүйл бараг л харагдахгүй. Та маш их гунигтай байна. Сэтгэл зүйч нь үнэхээр их савлгаанд байна. Бүр ингэж байж болох хамгийн доод хязгаар дээр очичихсан байна. Ерөнхийдөө сэтгэл зүйч дээр очихгүй бол таны одоогийн төвшин энерги тань бүр хэтэрхий муу төвшөнд очижээ. Таны сэтгэл зүй бүр ингэж үнэхээр авах юмгүй болчихсон юм шиг. Бүр оргуу хоосон болчихсон. Ямар нэг одоо хүндхэн цохилтыг давж тисэж гарахааргүй хэмжээнд хүрчихсэн юм шиг харагдаж байна. Тэгэхээр та эрүүл мэндээ анхаарч сэтгэл зүйчтэй уулзалт хийхийг зөвлөж байна. За одоо тэгвэл энэ зүйл ингээд бүтгэхэд те ийм зүйл болоход юу нөлөөлсөн бэ? Өнгөрсөнд юу болсон бэ гэдгийг хэдүүлээ харъя. Өнгөрсөн та маш их аз жаргалтай, тайван сайхан, хий бүтээх гэсэн чин хүсэл зорилготой, өөрийн авьяас чадварыг өөрийн болоод бусдын сайн сайхны төлөө зориулъя гэсэн ийм одоо сайхан сэтгэлтэй ийм хүн байжээ. Гэтэл таны гаргасан энэ гой сайхан сэтгэлийг, таны илэрхийлэхийг хүссэн хүч хөдөлмөрийг, таны ариун нандин сэтгэлийг хэн нэгэн маш буруугаар ашигласан. Таны зүрх сэтгэлийг эмтэртэл таны хинч биш болтол, таныг арайад ахиад сэхэл авахаар хэмжээнд хүрэхгүй болтол аимшигтай зүйлийг энэ хүн таны зүрх сэтгэлд мэдрүүлээд орхиод явжээ. Тийм учраас та тэр өнгөрсөнд үлдээсэн шаргатайгаа
одоо хэрнээ амьдарч байгаа. Тийм ч учраас та амьдралдаа одоо энэ мэт алдаа гаргахыг хүсдэггүй. Дахиж хүнд итгэж өөрийнхөө авьяас чадварыг, өөрийнхөө үнэтэй бүхнийг үгүй хийхээс айдаг. Тийм ч учраас ирээдүйн төлөө зөрөгтэй хөдөлмөрлөж чадахгүй. Одоодоо тулгарсан асуудлын учрыг ойлгож шийдвэрлэж чадахгүй байна. За тэгвэл өнгөрсөн энэ муухай үйл явдлаас юуг бид сурах ёстой байсан юм бэ? Яагаад одоо хүртэл үргэлжлээд байгаа юм болоо? За өнгөрснөөс юуг сурах ёстой вэ гэвэл таны зүрх сэтгэлд болоод танд таагүй санагдж байгаа хүнийг зүрх сэтгэлээсээ эртгэн холдуул сурах ёстой байсан. Энэ хүн биш юм байна тий. Танд ямар нэг эргэлзээ үүсгэж л байгаа л тэр зүйлийг та эртгэн орхиж сурах ёстой байжээ. Гэтэл та эртгэн орхих нь битгийл одоо хүртэл өнөөдрийнхөө амьдралдаа хамт тэгээд явж байгаа. Тийм учраас таны үүрж байгаа ачааг 3 дахин хүнд олгоод байгаа шалтгаан бол өнгөрсөнд болсон тэр зүйлээс авсан одоо хэрэн таны зүрх сэтгэл дотор байдаг. Одоо хэрэн таныг шаналж шархлуулсаар байгаа тэр том шарга, тэр том айдас юм. Одоо тэгвэл сахиусууд нь энэ тал дээр өнгөрсөн болсон зүйлтэй холбоотой ямар зөвлөгөө хэлхийг зорж байгаа вэ? За болсон бүх зүйлийг хүлээн зөвшөөрөө. Нэгэнтээ болсон. Яаж ч бодсон, яаж ч өөртөө итгүүлэхийг хүссэн үнэн бид нар юугаач арилгаж чадахгүй. Зүгээр болсон зүйлийг хүлээн зөвшөөрөөд урагшаа харж амьдрий. Зүгээр л хүлээн зөвшөөр. Хүлээн зөвшөөрч чадахгүй түүндээ тэмцэлтэд байгаа учраас өдийг хүртэл явчихсан юм. Хүлээн зөвшөөрч чадахгүй тэмцэлтэд байгаа учраас одоо хэрэн дайны талбарт байгаа юм шиг хэцүү санагдаад байгаа юм. Одоо хэрэн хүлээн зөвшөөрч чадахгүй учраас ирээдүйн рүүгээ харж чадахгүй байгаа юм. Тийм учраас тэр зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хүндээсэн ч гэсэн хүлээн зөвшөөрөөд урагшаа харж амьдрий. За энэ бүхнийг шийдэх юм бол ямар ирээдүй таныг хүлээж байгааг хэдүүлээ харъя. За дахин танд муухай мэдрэмж өгөх, таныг таагүй байдалд оруулах энэ зүйлстэй дахин мөргөлдөхгүй. Дахин уучрахчгүй. Учирлаач тэр зүйлээс та аргыг олоод аргалаад гараа явчихна. Ирээдүйд та өөрийнхөө хамгийн гоё байх, өөрийнхөө хамгийн тав тухтай байх тэр газар, тэр орчин нөхцөлд ажилд амьдарч амьдралаа бүтээх учиртай юм аа. За тэгвэл энэ амьдрал танд боддоор ямар үр дүнг өгөх юм бэ? Таныг өөрийнхөө өртөнд байлгана. Өөрийнхөө дуртай дуугаа дуулж, дуртай хоолоо идэж, дуртай ажиллаа хийж, дуртай цалингаа авна. Мөн танд таалагдах байгаа муухай хүмүүсийг энергийнхаа төвшнөр түлхээд өөрөөсөө холдуулж чаддаг болно. Мөн таны ирээдүйн амьдрал элбэг дэлбэг, баялаг, хангалуун болно. За ирээдүйдэн зориулж сахиус нь ямар зөвлөгөөг хэлсэн байна вэ? Нөгөө энэ өнгөрсөнтэй холбогдож байна. Өнгөрсөнд хүлээн зөвшөөр гэсэн шүү дээ. Харин энэ ирээдүйг хүлээж авахын тулд одоо бууж өгөх цаг. Тулаанд ялагдаж болно. Дайнд харин ялах ёстой. Таны ялагдах ёстой тулаан бол өнгөрсний муухай мэдрэмж. Тэр мэдрэмжийг хүлээн зөвшөөрөөд нэгсэндээ тэр эвгүй мэдрэмжинд ялагдаад харин ирээдүй буюу өөрийнхөө ялалтыг бүтээхдээ хамаг цаг зав авьяас чадвараа зориулаарай. Хүлээн зөвшөөрөөд тэр зүйл ялагдъя. Зөвхөн одоодоо харин ирээдүйд өөрийн ялалтаа бүтээе. За тэгвэл ирээдүйг бүтээхэд тань саадалж байгаа таны сул талыг хамтдаа харцгаая. Та уулын шийдэж чаддаг хүн байна. Өнгөрсний тэр муухай мэдрэмжүүдийг засын янзлыг гэж өчнөө олон удаа шийдвэр гаргасан, өчнөө олон төлөвлөгөө зохиосон,
яаж гарах аргаа хүртэл наривчилж битсэн. Гэхдээ тэр энэ муухай зүйлээс явах тэр аян замаа та эхлүүлчихэд буцчихдаг. Тэр завж гаргасан бүх шийдвэрээ та хормын төдөр үгүйсгдэг. Шууд болждаг. Шийдвэртээ үнэн зохисдгүй. Өөрийнхөө гаргасан шийдвэрийн үн цэнийг мартчихдаг. Буцахтаа амархан, хитрхи хурдан шантардаг. Өөртөө итгэхгүй байгаа байдалтай нь таны сул тал болж байна. За тэгвэл сахиусынхын зүгээс юу гэж хэлж байна вэ? Зүгээр дээ, зүгээр. Тайвшир. Ирээдүйн рүү тэмүүлэхин зөв хэвдээ ч одоодоо баттай зогсох нь илүү чухал. Одоодоо баттай зогсож иж ирээдүйн сайхныг бүтээх нь дамжиггүй. Одоодоо баттай зогсохын тулд өнгөрсөнтэй холбоотой маргааныг даруй дааширдах ёстой. Хэрвээ тэр маргааныг шийдэх арга ухаанаа олсон бол өөртөө сахилга батыг суулгаж ирээдүйн төлөө, өөрийнхөө төлөө, өөрийнхөө амьдралын төлөө, өөрийнхөө аз жаргалын төлөө хичээгээрэй. За тэгвэл таны давуу тал юу вэ? Энэ ирээдүг бүтээх таны давуу тал. Та маш холж хараатай ийм хүн юм аа. Зүгээр нэг бодол мэдрэмж мөрөөдөл биш. Та бодит зүйлийг маш сайн тооцож чаддаг. Ирээдүйд юу болох болохгүйг тодорхой харж чаддаг. Тийм ч учраас та маш их олон төлөвлөгөө, маш их олон сорилтуудыг өөрөө зохиож чаддаг. Харин тэр зүйлээсээ нийцэхгүй цааш нь амжилттай үргэлжлүүлж авч чадвал энэ таны давуу тал болно. Таны сул талаас таны давуу тал, таны хүчрхэг байдал урган гарч ирэх гэж байна. Та өөртөө үнэнч байж, өөрийнхөө төлөвлөгөө, өөрийнхөө хий бүтээ гэсэн замналаар зоригтой, шийдэмгий, эргэлт боталтгүй алхах ёстой шүү. Захиусууд нь таны давуу тал дээр ямар зөвлөгөө өгч байна? Амьдрал бол зүгээр нэг бяцхан түүх биш. Амьдрал бол зүгээр нэг үлгэр биш. Амьдрал бол тэр амьдралаар амьдарч байгаа хэн нэгний төрхөөс өөхөх хүртэлх бүх зүйл юм. Тэр бүх зүйл дотор алдаач бий, амжилтч бий. Бүх зүйл нь тэр хүний өөрийнх нь өмчим. Тэр өмчийг тэр хүн бусдад нийл зааж болно, бусдаас авч болно, эсвэл хайж гээж болно. Хэрэггүй зүйлсийг хайж гээх нь хамгийн чухал. Хэрэгтэй зүйлийг авч явах нь бас чухал. Одоо чиний хайж гээх ёстой зүйл юу вэ гэдгийг санаарай. Ирээдүйн рүү авч явах зүйл юу вэ гэдгийг санаарай. Чи чадна. Энэ амьдралын цорын ганц эзэн чи юм. Чи өөрийнхөө бодож байгаагаас ч илүү их зүйлийг бүтээж, илүү их зүйлийг өөрийн болгож чадах авьяас бэлэгтэй хүн. Өөртөө итгээд өөдрөг амьдраарай. За, манай 3 дугаар картын 3 дугаар бүлгийнхний маань бичлэг мэргэнд хүрээд өндөрлөж байна. Комент үлдээгээрэй. Танд аз жаргал, ирээдүйд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Сайн байцгаана уу? 4 дугаар группийн маань бичлэгтэй тавтай морилно уу? За ингээд хэдүүлээ мэргээ эхлүүлцгээе. За, миний хамгийн их хэлж татах үзэр бол таны айдас юм. Одоогийн таны айдас. За, юу харуулахыг хэдүүлээ. Хөөх таны айдас гарч ирэхгүй байх чинь та нилээ энэ айдсыг нуудаг юм уу да? За, таны айдас бол таны зүрх сэтгэлээ зориулсан болгоо танаас урахгүй гэдгээс маш их айдаг. Чин үнэнчээр хайрлсан таны хайр эцсийн мөчт өөр хэн нэгнийг сонгохгүй. Бүхнээ зориулж исэн үр хүүхэдтэй нь гинэт таныг санахгүй мэт холын ходол одохгүй. Бүх зүйлээ зориулж исэн хэн нэгэн ямар нэг ажил, ямар нэг зүйл танаас холдон одохыг та үнэхээр төвчж хүлээн зөвшөөрч чаддаггүй. За, энэ мэдрэмж ялангуяа таны одоогийн амьдралд маш их байна.
За энэ мэдрэмж маш их байгаа учраас таны одоогийн амьдрал энерги тань ямар хөө байгааг хэдүүлээ. Бас гарыг. За та өөрийгөө бусдаас нэлээд тусгаарлалчжээ. Бусдгун таныг болж юм. Тэ бүтэж ин манай тэр бол өстө мундаг сайн байна мэн. Худлаа штэ. Яг үнэндээ таны дотор ямар байгааг хинэн ч ойлгохгүй байна. Хинэн ч мэдрэхгүй байна. Таны юу хүсэж байгааг, юу зорж байгааг, бусдгун танд юу хийгээд өгөөсэй гэж чин сэтгэлээсээ дахин гуйж залбирж байгааг хинэн ч бүр анзаарахгүй байна. Зүгээр л таныг мэддэг юм шиг, таныг сайн хിവэрэ байх юм шиг амныхаа зургаар залчиж байна. Гэтэл танд халамж хайр, анхаарал халамж бүх зүйл хэрэгтэй байна. Танд маш их зүйл хэрэгтэй байна. Та зүгээр өөрөөсөө өөр хинчгүй хорвоо дэлхий дээр гавын ганцаараа байгаа юм шиг маш их хүнд энергийн дунд байна. Тэгээд бусдтай жоохон харилцаагаа тасалж бусдаас жоохон өөрийгөө ялгсан байдалтай байгаад байна. За тэгвэл одоогийн энэ байдал үүсгэд нөлөөлсөн зүйл буюу өнгөрсөнд юу болсныг хэдүүлээ хамтдаа харъя. За өнгөрсөнд та өөдрөг нэг юм байжээ. Бусдын төлөө хэлийг гэсэн үгээ хэлждэг, зориулъя гэсэн зүрх сэтгэлээ зориулждаг, үгүй гэсэн зүйлээ өгчдөг. Та маш их бүхэллэг хүн юм аа. Бусдад зүгээр нэг тусалдаггүй, бүр уул суурьтай бүх зүйлээрээ, бие сэтгэлээрээ өөрийнхөө бүр сүнсээр хүртэл тусалж чаддаг. Та бол яг л гигэн их шиг, та баг сахиусан тэнгэр шиг ийм гайхалтай хүн байжээ. Гэтэл таны сайхан сэтгэлийг хүмүүс зүгээр л хулгайлаад аваад явчихсан. Таны сайхан сэтгэлийг хүмүүс маш их өгөөсгөж ярьсан. Таны нандин гайхамшигтай сэтгэлийг хэн ч ойлгож харж чадаагүй. Зүгээр л өөрсдийнхоороо инээд нарийн доог тохуу болгоод л өнгөрчихсөн. Хэн ч таны үнэн сэтгэлийг яг юу мэдэрч ийснийг, юу ойлгуулахыг зорьсныг ойлгож олж харж чадаагүй. Энэ зүйлээс болоод та бусдгүй намайг ойлгодгүй юм байна. Эсвэл бусдгүй ингэдэгин байна. Эсвэл би болохгүй байгаа юм болов уу гэсэн ийм мэдрэмжтэй чигээрээ гацчихсан байна. Тэгвэл өнгөрсөнд энэ дээрээс бид нар юуг сурах ёстой байсан юм бэ? Яагаад энэ байдалд хүрчихв? Амьдрал дээр нийгмийн харилцаа гэдэг чухал хэдий ч боддоор нөлөөлөх олон хүчин зүйл байдаг. Хэдий хүн хоорондын харилцаа тиймхэн байгаа ч гэсэндээ ажил амьдрал тань, карьер амжилт тань, орон байр, материалын хэрэгцээ бүх зүйл байж байх юм бол хүмүүс хэдий муугар хэллээ ч гэсэндээ амьдралаа авч явж байгаа байдлыг тань хараад засаж хэлдэг юм аа. Гэтэл нэг тал нь болохгүй байлаа гэд бусдыг нь орхиж болохгүй байсан. Гэтэл та ганцхан нэг муу зүйлээс болоод бусад 9 зүйлийг дорой тулжжээ. Хэрвээ хүн аз жаргалтай сайхан амьдрах 10 чухал зүйл байдаг бол тэрний нэг нь хүн хоорондын харилцаа байх. Гэтэл та хүн хоорондын харилцаан дээр тийм ч азтай байгаагүй. Гэтэ нөгөө 9 нь бол дэжгүй сайн байсан байна. Гэтэл та нэг зүйлээс болоод өөртөө байсан бүх зүйлүүдээ бариад дуучиж, бүх зүйлүүдээ алга болгочихсон, өөрийгөө хоосруулсан энэ хүн бол та. Зүгээр л нэг удаагийн тэнэг мэдрэмжээс болоод өөрийгөө өрн таран хийчихжээ. Гэсэн ч бид учрыг нь олох ёстой. Учрыг нь олоод ирээдүй рүү харах юм бол ирээдүй бидэнд юу бэлэглэх вэ? Бусд хүн ихэндээ таныг ойлгохгүй л байна. Гэтэ таны амьдрал ахуйгаа яаж авч явж байгааг, ажил амьдралдаа хэрхэн анхаарч байгааг хараад хүмүүс өөрсдийнхөө буруу бодлыг засцгаах болно. Нэгэн засагдсан буруу бодол таны тухай эрэг сайхан мэдрэмжийг орчлон ертөнцид түгээх юм. Тэр үед та магадгүй дөрвөх ах. Гэтэ тэр үеийг удаан хүлээхгүйгээр
өөрөө төрүүлээд эдгэрч болно. Та яг л бусдын өмнө аз жаргалтай алтан нар мэт гэрэлтэх болно ирээдүйд. Та үннээрээ бүх зүйлийг өөрийн болох болно. Танд таны бодож байгаагаас ч илүү сайхан ирээдүй ирэх болно. Энэ ирээдүй боддоор дараах үр дүнг танд авчрах болно. Энэ сайхан ирээдүгээр дамжаад танд санхүүгийн маш том боломж, санхүүгийн бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөө танд ирнэ. Үгээр зогсохгүй материаллык болон эд баялаг, эд хөрөнгө танд харамгүй ихээр олгогдно. Та өөрийн гэсэн байх газартай буюу гэр орон орд харштай байна. Та өөрийн хүссэн бүх зүйлийг гартаа атгсан байх болно. Харин өнгөрснөөс сахиус тэнгэрүүд юуг танд зөвлөж байна вэ? Өнгөрсөн болсон зүйлийг уучлах хэрэгтэй. Уучлаад тэр зүйлийг зүрх сэтгэлээрээ авч хаях ёстой. Зүрх сэтгэлдээ удаан байлгана гэдэг нь таны зүрх сэтгэлийг тэр зүйл байхын хэрээр гэмтэн гэсэн үг юм. Тийм учраас зүрх сэтгэлээ гэмтэхгүй тул энэ хогийг гаргаж хаях хэрэгтэй. Харин ирээдүй рүү илгээж байгаа сахиусуудынх нь мессеж бол энэ сайхан ирээдүй удахгүй ирнэ. Удахгүй ирнэ. Хожим хойно хол гэж бүү бодоорой. Чи л өөрийнхөө зүрх сэтгэлийг хурдхан шиг дэлбэлүүлж, хурдхан шиг уучлж, хурдхан шиг өршөөж чадвал тэр сайхан ирээдүй алгаа тосох төдийтэй л нартай хамт ирэх учиртай юм аа. Энэ гоё ирээдүйд хүрэх гэхээр юу танд сул тал болоод байгаа вэ? Яагаад нэг л зориулж чадахгүй байгаа вэ? Бусдад мэдрэмжээ хэлэхгүй байна. Энэ ялангуяа хүн хоорондын харилцаатай холбоотой асуудал юм уу та? Бусдад мэдрэмжээ хэлж, хүрээллээ тэлж, олон хүнтэй ярилцаж, арга туршлага, амьдралынх нь байдлыг сонсож, олон хүнд өөрийгөө мэдрүүлж, олон хүнтэй ярилцаж, нийгмийн байр сууриа батлах хэрэгтэй байна. Гэтэл энэ зүйлийг та хийхгүй, улам ганцаараа шигдэж, улам мэдрэмжээ нуух нь ирээдүйн сайн сайхан улам холдохыг, улам гацхыг илэрхийлж байна. За энэ тал дээр харин сахиус тэнгэрүүд нь болохоор сөрөг мэдрэмж байсан ч гэсэн илэрхийлэх хэрэгтэй. Үнэхээр таны дэргэж байж, таныг ойлгох гэсэн хүмүүс таны сөрөг мэдрэмжийг ч хүртэл ойлгох тэр эрхийг нь өгөлдөө. Дандаа сайхан ааштай байхаар чинь ямар үед гуниглаж, ямар үед ууралдгийг, ямар үед ноцтой болдгийг чинь тэр хүмүүс анзаарч харж чадахгүй байгаа юм. Тийм учраас та эерэг болон сөрөг зан чанарыг хооронд нь ялгалгүйгээр илэрхийлэх хэрэгтэй. Тэгэж байж л таныг ямар үед ууралж гомддгийг тэр хүмүүс ойлгоно. Тэр зүйлийг дахин давтахгүй гэж байна. Тэрийг ойлгохгүй учраас л үе таныг эвгүй байдалд оруулж чаддаг юм аа. За, ирээдүйд хүрэх таны давуу тал. Та бууж өгдөггүй хүн. Ямар ч хүмүүстэй явж харилцаанд орж, ямар ч эвгүй байдалд орсон байлаа ч гэсэн өөрөө өөртөө үнэнчилдэж, өөрийнхөө байр суурийг хамгаалж чаддаг. Энэ бол таны давуу тал. Хинч таныг яаж ч гэмтэж чадахгүй. Та өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай. Сэтгэл зүйн хувьд маш хүчрхэг хүн юм аа. Харин сахиусууд нь та уучлж чаддаг бол бүх зүйл таних болно. Уучлж сурыг. Болсон бүх зүйлийг уучлая. Уучлж иж, өөрийгөө уучлж иж, бусдыг уучлж иж таны зүрх сэтгэлийн хүчрхэг чадвар улам батчих болно. Зүрх сэтгэл нь хүчтэй, зүрх сэтгэл нь баатарлаг хүн амьдралын элдв асуудалд хизээж нугардаггүй юм аа. За, манай 4-р бүлэгний маань мэрэг энд хүрээд өндөрлөж байна.
танд ас жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Сэтгэл үлдээхээ мартаоцай. Баярлалаа, баяртай. Сайн байцгаана уу? 5 дугаар бүлгийн маань бэхлэлтэй тавтай морилно. За миний хамгийн ихэнд татах үзрэл таны айдас. Яг одоо тань нүдлээд байгаа таны айдас юм аа. За таны айдас бол хэн нэгэн таныг хуурах үе, араар чи ямар нэг явуулга хийх үе, тэ итгэсэн хүн өрлөө хөшгөлөх үе дээ. Гэдгээс та маш их болгоомжилж байна. Магадгүй хэн нэгний тухай өөрийнхөө буруу зурглыг олж дуулсан юм болоо да. Тийм учраас багхан айдастай хэн нэгнээс хаа нэгтээс гинтийн санамсаргүй товтлогоо, гинтийн санамсаргүй үйл явдал болохоос болгоомжилж байна. Таны болгоомжлох, таны мэдрэх чадвар ойрын үед маш өндөр байна. Хаа нэгтээс ямар нэг бодоогүй, тооцоолоогүй аюул гараад ирэх үе дээ гэдэг ийм одоо айдастай байна да одоохондоо. За тэгвэл энэ айдсаас болоод таны одоогийн нэрийг яасан бэ? Ямар хөө байдалтай байна вэ? Та ажилдаа тайван төвлөрч чадахгүй байна. Та ерөөсөө тайван байж чадахгүй. Хаа нэгтээ ямар нэг зүйл бодоод хийж байгаа зүйлдээ төвлөрч чадахгүй, хийж байгаа зүйлдээ төвлөрч чадахгүй учраас таны ажил амжилттай болохгүй учраас дараа чи хүндрэлд эрсдлүүд гарч ирээд таныг улам их зовоож байна. Таныг бүр байд сууж чадахгүй, өмнө нь зүгээр л амархан хийчихдэг ажил бүр 2-3 дахин хүнд санагдаад яаж хийх учраа нэг л олохгүй, бүх зүйлийг шинээр эхэлж ажиллаж байгаа нэг шинков шиг юугаач мэдгүй усаа хацартаа нааж байгаа ийм мэдрэмжтэй байна. Тэгвэл энэ бүхэн нөлөөлөхөд, энэ бүхэн болоход юу нөлөөлсөн бэ? Өнгөрсөнд яг юу болсон юм бэ? Өнгөрсөнд та хүчтэй, зоригтой, шийдвэртэй, шийдэмгий, авьяастай, чадвартай, юмхнаар юм хийчихдэг. Чадвал чадчихдаг, чадахгүй бол чадахгүйгээ хэлцдэг, малч тийм ил тод ирлэхэг шудраг ийм хүн байжээ. Хий гэвэл хийдэг, хийхгүй гэвэл хийдэггүй. Бүх зүйл маш тодорхой. Хин нэгэнд ямар нэг хоёр нүр гаргадаггүй, хэлсэн ярьсандаа үнэнч. Ийм гайхалтай хүн байжээ. Тэгтэл юу тохиолдсон болоо? Таны авьяас бэлгийг, таны чадвар чансаа бүх зүйлийг авч ашиглаж хаад таны үн цэнийг илэрхийлэх шан харамж өгөөгүй байна. Зүгээр л та хин нэгэнд хамаг өөрийнхөө үнэтэй цаг хугацааг хин нэгэн байгууллагад өөрийнхөө хамгийн сайхан залуу насыг үрээ тайчхад өөрийнхөө бүх боломжийг бүх эд сайхан залуу насаа эд хийж бүтээдэг дээрээ зүгээр л хин нэгэнд үнгүй ажиллаад өнгөрөөчихсөн юм шиг. Тэгвэл энэ болсон үйл явдлаас юуг сураад өнгөрөх ёстой байсан бэ? Юуг ойлгоод тэрийг өнгөрсөнд нь үлдэх ёстой байсан юм бэ? Бүх зүйлийг өнгөрсөнд нь үлдэх байсан юм аа. ертөнцид энергийн олон янзын хуйлууд байдаг. Чи зүрх сэтгэлээ зориулаад ямарваа нэг зүйлийг хийсэн л бол тэрний чинь шан харамж заавал эргэж ирдэг юм. Тэр нь хин нэгнээр дамжуулж эсвэл ямар нэг үйл явдлаар ч хүртэл дамжуулж болдог. Гэтэл та өнгөрсөн болсон зүйлээс болоод ирээдүйд ирэх сайхан зүйлийнхаа уг учрыг хаачжээ. Зөвхөн тэр хүнээс л авч иж, тэр зүйлээс л авч иж бүх сэтгэл ханах юм шигээр бодчих. Гэтэл үгүй шүү дээ. Болохгүй байгаа зүйлийг тэр өнгөрсөнд нь орхиод өөрийнхөө ирээдүйд рүү явах хэрэгтэй байж. Ирээдүйд харин авах хэрэгтэй бүх зүйл чинь тоо ёсороо хүлээж байтал та өнгөрсөндөө зурлтаад тэр газраа тэр мэдрэмжтэйгээ хамт уусаад шингээд үлдчихжээ. Харин сахиусууд нь таныг юу ч оройтоогүй,
Одоо ч гэсэн шинээр эхэлж болно. Шинээр эхлэхээр шийдсэн, шинээр эхлэхээр сонгосон тэр цагаас эхлээд таны бүх зүйлүүд тань руу чиглэх учиртай юм. Таал шийдэж, таал эрс шийдэмгий байж чадвал бүх зүйл боломжтой. Юунаас ч битгий бүх зүйл өнгөрсөн. Дахиж надад цаг хугацаа байхгүй гэж битгий бодоорой. Харин ч танд цаг хугацаанаас илүү зүйл алга. Та өөрийнхөө хүссэн бүх зүйлийг бүтээж чадна. Харин таны ирээдүй та хэсэг муухай хүмүүс дунд, хэсэг муухай хорт могоон дунд хөдөлж чадахгүй, амьсгалж чадахгүй, урагшилж чадахгүй байсан бол та жигүүрээ дийлгэн нисэж байна. Та газрын биш Тэнгэрийн амтан. Газрын биш Тэнгэрийн амтан гэдгээ бусдад харуулж, өөртөө мэдрүүлж, өөрийнхөө урдаас харж байсан тэр сайхан ирээдүйг биелүүлэхээр даалгавчныхаа эрийг гайхуулан бусдын дээгүүр таныг буруутгаж байсан, таныг доромжилж байсан, таныг чадахгүй гэж байсан хүмүүсийн дээгүүр нүүр бардам нисэж чадгаар их хүч чадалтай, ийм гайхалтай хүн болж чаднаа. Энэ таны хүсэж байгаа таны ирээдүй танд хангалттай их санхүүгийн эрх чөлөөг өгөө зогсохгүй, нэг газраа суурьшмал ажиллах, суурьшмал амьдрах эрх чөлөөг өгөх юм. Өөрийн тогтсон нэг газартай таныг ойлгодог хүрээлэлтэй, таныг ойлгодог гэр бүлтэй, таны бие сэтгэлд хамгийн тав тухтай байх орон байртай ийм газар та амьдран оршин байх юм аа. Харин сахиусууд нь тайвшраад бүх зүйлийг хүлээн аваа. Зовлон жаргал бол бүх зүйлийн хоёр тал юм. Хэрвээ чи зовлон хүлээн зөвшөөржвэл жаргалыг ч бас хүлээн зөвшөөрж гэсэн үг. Хэрвээ чи жаргалыг хүлээн зөвшөөржвэл зовлонг ч бас хүлээн авах сэтгэл зоригтой байх нь чухал юм аа. Энэ бүгд хамтдаа нийлээд хүмүүний амьдралыг, хүмүүний ас жаргалыг, хүмүүний амжилт бүтээлийг бүтээдэг юм. Аль нэг нь нөгөөгүйгээр оршдоггүй гэдгийг сайн санаарай. Энэ сайхан ирээдүгээ бүтээ гэхэд ямар саад, ямар сул тал танд байна вэ? Та заримдаа хитрхи их зүйл бодоод шаналаад эхлэхээрээ чухал зүйл юу гэдгийг мартчихдаг. Хамгийн түрүүнд хийж, хамгийн түрүүнд амжуулах ёстой. Хамгийн түрүүнд учрыг олох ёстой зүйлээ орхиод зүгээр л өөрийгөө сатааруулах ямар нэг өөр зүйлийг хийгээд явчихдаг. Энэ танд маш том сул тал болохоос гадна ирээдүйн рүүгээ хүчтэйгээр тэмүүлэхэд танд саад болж байгаа. Ийм учраас сахиусууд нь танд өөрийгөө ямар нэг асуудал битгий оруулаарай. Ямар нэг төөрөлт битгий хавтуулаарай. Ямар ч асуудал, ямар ч тэнэгэлзээ, ямар ч шантрал тохиолдсон өөрийгөө аваад гарах тэр чадварыг, тэр сэтгэлийн тэнхийг өөртөө бүтээгээрэй. Ингэж чадвал ямар ч зүйл тохиолдсон чи учрыг олоод цаашаа явж чадах юм аа. Хэрвээ ингэж чадах юм бол чамд ийм даваа тал байгаа. Үнэхээр ямарваа нэг зүйлийг төгс, чанартай, уур хийцтэй, авьяас чадвартайгаар хийж чаддаг. Гүн гүнзгий, итгэл үнэмшилтэй, үнэн шударга хүн блэ. Танд чамд хамгийн гол нь маш их цаг хугацаа байгаа. Хизээж эхэлсэн оройтхоргүй ийм их цаг хугацаа байгаа. Маш их цаг хугацаатай, авьяас чадамжтай хүн учраас чи өөрийнхөө хийхийг бүтээж байгаа. Хийхийг хүсэж байгаа тэр ирээдүг, тэр сайн сайхныг, тэр ас жаргалыг хангалттай өөрийн болгож чадна. Тийм ч учраас өөрийнхөө одоогийнхаа амьдралд юу хамгийн чухал вэ? Алийг би нэгдүгээр тооцож, алинд нь их хүндлэл үзүүлэх вэ? Алийг нь их хайрлах вэ? Алинд нь их анхаарах вэ гэдгээ хамгийн түрүүнд олох нь чухал юм аа. Тийм ч учраас хамгийн чухал зүйлээ олоод түүнийхээ төлөө хүч хөдөлмөр, авьяас чадвар, цаг хугацаагаа зориулаарай. Энэ бүхэн нэгдэж нийлээд чиний хүсэж байгаа ирээдүйг бүтээх юм.
Энэ ирээдүг бүтээх хосгүй их эрдэм чадалтай шийдтэн бол чи өөрөө гэдгээ үргэлж санаарай. За манай 5 дугаар картыг манай 5 дугаар бүлгийнхний мань мэрэггийн түрээд өндөрлөж байна. Та бүхэндээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөд гоё комент үлдээхээ мартаа зай. Дараагийн имчилгээр иргэн уулзцгаая. Баярлалаа.